За сайн байцгаана залуусаа. Динамик санах хойг үзье. За C-нэмэх нэмэх програм дахь санах хойг хоёр хэсэгт хаваадаг. Static heap гэхэд static нь болохоор stack нь болохоор функц дотор зарлагдсан бүх хувьсгчид stack-аас санах хойг авах болно. За heap нь болохоор програмын ашиглагдаагүй санах хойг бөгөөд програм ажиллаж байх үед санах хойг динамикаар хуваарлахад ашиглаж болно. Бид нар болохоор энэ heap-ийг одоо ер нь бол ашиглана гэсэн үг л дээ. За олон удаа та тодорхой мэдээллийг хувьсгч дотор хадгалахын тулд хичнээн их санах хойг шаардлагатыг урьдчилан мэддэггүй бөгөөд шаардлагатай санах хойгийн хэмжээг ажилуулах явцад нь тодорхойлж болно. За та өгөгдсөн төрлийн хувьсгчийн хувьд heap доторх санах хойг хуваарлсан зайны хаягийг уцаах new оператор ашиглан хуваарлж болно. New оператор ашиглаж одоо санах хойг үсгээд харин тань динамикаар хуваарлагдсан санах хойг шаардлагагүй бол delete операторыг ашиглан санах хойг чөлөөж болно гэдэг нь устгаж болно гэсэн. New-гээрээ үсгээд delete-тэрээ л ер нь бол устгах гэсэн үг л дээ. За new ба delete оператор за аливаа өгөгдлийн төрөл санах хойг динамикаар хуваарлахын тулд new оператор ашигладаг. New гэдэг ингээ өгөгдлийн төрлөө бичээд ашигладаг гэсэн үг. За өгөгдлийн төрөл нь хүснэгт эсвэл хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдлийн төрлүүдэд анги эсвэл бүтцийг багтаасан ямар ч өгөгдлийн төрөл байж болно. За тэгээд одоо энэ болохоор жишээ нь double төрлийн p төрлийн p заагч байна. Тэрэндээ 0 гэсэн утга өгөөд тэнгуүтээ p тэнцүү new double гэдэг ингээд шинэ хаяг ер нь бол үүсгэж байгаа л гэсэн үг. Одоо нэг ширхэг санах хойг үүсгэж байгаа гэсэн үг. Double төрлийн. Тэгээд динамикаар хуваарлагдсан хувьсгч шаардлагагүй болсон үед delete операторын цоцломжтойгоор санах хойг чөлөөлж болно. За p-д одоо болохоор утгад нь 1000 гэдгийг өгчөнгүүтээ cout p гэж хэлчихэнгүүтээ delete p гэдэг яг энэ чөлөөсөн санах хойгоо ингэж устгаж болно гэсэн үг. P хаягн дээр хутгаханд одоо 1000-ыг олгоод тэнгуүтээ P хаягн дээр хутгахыг хэвлээд одоо P-ийн заасан санах хойг чөлөөлнө. За ингээд new-гээрээ болохоор санах хойгоо үүсгэчээд дараа нь ашиглахаа болсон үед ингээд delete-ээр чөлөөлдөг байна. За энийг торчиж үзье. Ингээд эднэрийг устгаж. За тэгэнгүүтээ одоо бичнэ гэсэн үг шүү дээ. За int odd p гэхэд заагч үүсгэчингүүтээ энд болохоор шууд new double гинэ. New int гээд санах хойг үүсгэж гэсэн үг. За тэгэнгүүтээ p-ийнхаа утганд нь 100 гэсэн утга өгч л да. Тэгэх юм бол нөгөө заагч учраас ингээд одоор дамжаад утгыг нь өөрчилж ш. Тэгээд cout odd p гэж утгыг нь хэвлэж болно. Тэгээд одоо утгыг нь ашиглаж дууссан учраас delete гээд p гээд хувьсгэж байгаа нэрээ бичээд ингээд устгачнаа гэсэн үг. За одоо ингээд ажиллуулах юм бол ер нь зүгээр 100 гэж л хэвлэнэ гэсэн үг. Энд алдсан байна. За ингээд 100 гэж хэвлэж байна. За энд болохоор ингээд ямар ч new operator ашиглаад санах хойг үүсгэж int төрлийн санах хойг үүсгэж байгаа гэсэн үг. За тэгээд тэр санах хойгондоо болохоор 100 гэсэн утгыг хийж мөрдөө хэвлээд тэгээд дараа нь тэр санах хойгоо устгаж байгаа гэсэн үг ашиглаж дуусчаад. За заавал ер нь бол заавал ингээд new-гээр үүсгэж өгсөн бол ер нь устгаж өгөх хэрэгтэй гэж ойлгож болно. За дараагийнх нь үзье. Динамик санах хойг хүснэгтэд хуваарлахаа. За 20 тэмдэгтээс бүрдэх тэмдэгт мөрөнд санах хойг хуваарлая. Char odd p гэж юм үү? New char гээд шууд ингээд хүснэгтээ ер нь 20 гэж бичиж гэсэн үг. Ингэх юм бол 20 тэмдэгтийн хэмжээтэй санах хойг үүсгэнэ гэсэн үг. Тэгэд энэ устгахтаа болохоор хүснэгт үүсгэсэн болохоор ингээд хүснэгтээрээ ингэж устгана. Одоо хүснэгтийн хаалт бичээд ард нь одоо хүсэж байгаа нэрээ бичиж ингэж устгана гэсэн үг. P-ийн заасан хүснэгтийн санах хойг ингэж чөлөөлнө. За олон хэмжээс хүснэгтэн доо санах хойг барилгатай болохоор ингээд одоо давхар заагч авах юм бол ингэж ч юм uuтэй new double гээд одоо энэ 10 хэмжээтэй заагчин төрлийн юм санах хойг үүсгээд за тэрийг болохоор устгахтаа ингэж P гэж устгаж болох нэ. За энийг ямар ч гэсэн турш үзье нэг хэмжээстийг нь. Ингээл одоо жишээ нь new int 10 гээд үүсгэжингүүтээ утга өгөхдөө болохоор for int e тэмдэгтүү тэгээс e нэрс баг 10 e нэмэх тэгээд p-ийн e дээр тэнцүү одоо e дээр нэмэх нэг өгчил тэгвэл 1-ээс 10 хүртэл өнөө гэсэн үг. За энийхээ дараа зөвхөн p-ийг хэвлээд үзье. Тэгвэл хүснэгттэй л адилханаар ашиглаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд одоо p-ийн e-гээд за одоо ингээд хэвлэнэ гэсэн. За ингээд ашиглаж дуусчингуудаа хүснэгт учраас ингээд устгачнаа. Урталт нь хүснэгтийн хаалтаа бичээд ингээд устгах чинь гэсэн үг.
За ажиллуулж үзвэл 1-ээс 10 хүртэл ингээ хэвлэнэ. Яагаад гэвэл бид нар одоо 10 хэмжээтэй санах байгаа үүсгэж байгаа. Тэнгүүтээ энэ харгалзах утгууд нийтээр нэмдүний гэдэг чинь 1-ээс 10 хүртэл утга өгөөд дараа нь энийг хэвлээд тэгээд устгachж байгаа гэсэн үг. За ингэж нэг хэмжээс үснэгтэнд ингэж ашиглаж болох нь одоо хоёр хэмжээс үснэгтэнд туршиж үзье. За энд болохоор int width height гээд за 10/8 гэж үүсгэсэн байна. Тэнгүүтээ яг энд нөгөө энэ шигээр ингэж одоо үүсгэнгүүтээ тэрний дараа тус бүрчлэн одоо энэ чинь ер нь заагч хүснэгт үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнийхээ дараа болохоор тус бүрчлэн эндээ заагч хүснэгт үүсгэсэн учраас бас давхар ингэж үүсгэж өгнө. Тус бүрчлэн одоо new int гээд width хэмжээтэй яг int төрлийн хүснэгт үүсгэж өгнө. Энд болохоор заагч хүснэгт үүсгэж өгчөөд энд болохоор яг зүгээр хүснэгт үүсгэж өгнө гэсэн үг. Энд нь height-ээр энд нь width-ээр үүсгээд өгчхөөр яг хоёр хэмжээс хүснэгт ингэж үүсгэж өгж байгаа юм шиг болно гэсэн үг. За тэнгуүтээ устгахтаа болохоор яг харгалт интэйг адилханаар гэхдээ урвуу гарна. Өмнө эхэлж ингэж үүсгээд ингэж яасан бол одоо болохоор эхэлж форороо давтаад тус бүрчлэн энэ арын ид хүснэгтүүд устгангуудаа тэрнийхээ дараа болохоор ар хөтөг хүснэгтээ сүлд нь устгахнаа гэсэн үг. За ингэж хоёр хэмжээс санахаа үүсгэнэ. За энийг туршиж үзье. За int width тэнцүү 10 хичээ. За тэнгуүтээ height тэнцүү 5 хичээл та. Тэгээд энэ дээр height odd height гэдэг үг гэсэн үг. За int төрлийн заагчийн хүснэгт үүсгэж байна гэсэн үг. За энийгээ тэгээд давхар заагч болонгуудаа за height-ээрээ давтангуудаа тус бүрчлэн одоо шинэ санахаа үүсгэн new int гээд width-ийн хэмжээтэй санахаа үүсгэж байна гэсэн үг. За энэнийхээ дараа болохоор for гээд энэ height хүртэл тавьчихнуудаа for int e тэнцүү бишээ j тэнцүү тэгээс j нэрс баг width j нэмэх гээд за энэ ер нь хэвлэхийг дараа нь хийх юм чи p-ийн j-ийн хэвлэлийг хичээд нэг copy доод эндээ одоо утгыг нь олгох юм хийчээ. За утгыг нь олохдоо болохоор ингээд p-ийн e-ийн j та бүгдэнд нь ингээд санах байгаа үүсгээд өгсөн учраас дараа нь ашиглахдаа болохоор шууд хүснэгттэй адилханаар ингээд ашиглаж чинь гэсэн үг ээ. Тэнгүүтээ энд нь одоо e дээр нэм бишээ. За e-г үржлэх нь width үржүүлчихгүүтээ j-ийг нэмээд өгчөнгөд нэг нь нэмээд өгч. За e-г width үржүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэг байх үед нь одоо width үржүүлчих юм бол эн чинь тэг штэ. Нэг байх үед width үржүүлчих юм бол эн чинь 10 болно. Тэгвэл 10 гэж гарч ирнэ гэсэн үг нэг байх үед. 10 дээр зүгээр j дээр нэмдэг нэг гэдэг чинь тэг байх үед нь нэг багт үед нь 2 гэсэн үг шүү дээ. Тэгээд 10 дээр нэмдэг нэг гэдэг чинь бол 11 гээд ингээд дараалалаар нэгээс ахуулаад одоо 50 хүртэл тоонуудыг ингэж дараалалаар нь хийж өгч байгаа гэсэн үг. Энд болохоор тэр тоонуудаа хэвлэлцээд одоо устгах нь. Хүснэгтээ устгахтаа болохоор одоо эхэлж ингэж үүсгээд дараа нь ингэж үүсгэсэн бол яг энэ дараалалаараа одоо фортойгоо эхэл устгаад за фороо эхэлж устгана. Тэхийн тулд за delete хичээд хүснэгт устгах нь ингэвтэй ямар хүснэгт устгах вэ гэхээр p-ийн e-г устгана гэж оруулаад өгч. За энд нь ер нь data ч байсан болон tag ч байсан бол хамаагүй л дээ. За ингээд эхэлж энд дараа нь үүсгэсэн энэ хүснэгтүүдэд тус бүрчлэн устгахсныхаа дараа яг үндсэн одоо анх үүсгэсэн хүснэгтээ ингэж устгана гэсэн. За үүсгэх дараалал нь болохоор ийм. За устгах дараалал нь болохоор ийм байна. За ингээд утга олгох болон хэвлэж мэвлж ашиглахдаа болохоор яг энгийн хүснэгттэй адилханаар ашиглачна гэсэн. Ингээд хүссэн хэмжээтэй хүснэгтээ ингэж үүсгэж болох нэ. За энэнийхээ дараа болохоор p-дээ ингэж үүсгэж ашиглаж байгаа бол дараа нь ингэж болно. За энийгээ дахиад copy paste хийгээ биччихье л да. Тэгэх юм бол энийг туршиж үзье. Туршиж цаг үзээгүй ш нэрэ. Энэ хэвлэгтэй болохоор тэнд нэг шинэ мөр авчия. Шинэ мөр авчингуудаа Save тэнэлгээд шинэ мөрөнд оруулахгүй болохоор гоё харагдахгүй байна. За одоо ингэж яг хэвлэнэ гэсэн. 1 2 3 4 10 хүртэл хэвчингүүтээ энд болохоор 11-аас 20 30 40 50 хүртэл ингээд яг утгуудыг хийж өгч байгаа гэсэн үг. Хийж өгсөн гэсэн үг. Тэрийг дараа нь уус хэвлэж байгаа шүү дээ. За тэгвэл яагаад динамик гэж байгаа вэ гэхээр одоо би энэ p-гийнхаа хүснэгтийг height width хэмжээтэй хүснэгт ингээд ер нь бол үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. Хэрвээ энэ яг зүгээр хүснэгт байсан бол энэ жишээ нь яг height width-ээр хүснэгт үүсгэж байгаа юм шиг үүсгэж байгаа байхгүй юу?
Одоо эннийхээ хэмжээг бас өөрчилж болно. Тэр нь яаж вэ гэхээр одоо энд ингээ устгахтай шүү дээ. Устгацсан бол за p-гээ угаасаа за дээр нь зарлаад өгсөн юм чи дахид зарлахгүйгаа тэгтээ шинээр ингэж үүсгэж болно гэсэн үг дахиад. За одоо видеот нь болохоор тэгвэл шинээр 3 хүчингүүтэй хейтэд нь болохоор 10-ыг өгчээ л доо. Тэгээд ингэхэд ер нь бол болно гэсэн үг. За өмнө нь болохоор энэ чинь 10-ыг харьцдаг нь 5 хэмжээтэй одоо биш ээ 5-ыг харьцдаг нь 10 хэмжээтэй өснөгт байсан шүү дээ. Тэгвэл энд болохоор 10-ыг харьцдаг нь 3 хэмжээтэй өснөгт болоход ингээд эн чинь ингээд яг динамикгүй юу ингэж өснөгтийнхээ хэмжээг сольж болдгоор ингэж хийж болно гэсэн үг. Санах хойгоо болохоор өөрчлөгддгөөр ингэж хийж өгч гин гэсэн үг шүү дээ. Энд болохоор 5-ыг харьцдаг нь 10 хэмжээтэй үүсгэж ирсэн бол энд болохоор 10-ыг харьцдаг нь 3 хэмжээтэйгээр ингэж үүсгэж байна гэсэн. За ингэж ер нь бол үүсгэж болох нэ. За ингэж үүсгэчингүүтээ за устгаад дахиад шинээр ингэж үүсгээд ингэж явж болно гэсэн. Харин энгийн үснэгтийг болохоор тэгж болохгүй шүү дээ. Нэг л хэмжээтэй үүсгэсэн бол яг тэр хэмжээгээрээ л яваад байна гэсэн. За динамик санах хойг ингэж 2 хэмжээс үснэгтийг ингэж үүсгэх нэ. 3 хэмжээстэйг болохоор ер нь бол адилхан. Одоо энэ 3 од тавьчих шүү дээ. 3 од тавьчихгуудаа энд болохоор ингэж тавина. Тэнгүүтээ энд болохоор заагчаар үүсгэнгүүтээ за дахиад энэ доторхойгоо дахиад үүсгэн гэсэн үг. За 3 хэмжээст байх юм бол яг тэгж яваад ер нь бол ингэж явчихна гэсэн үг ээ. За динамик санахаа объектэд хуваарлахаа гэж. За объектэд ер нь бол яг л адилхан. Объект чинь ер нь өгөгдлийн төрлийн чинь яг л адилхан байна л гэсэн үг. За одоо энд чинь box гэдэг объект үүсгэнгүүтээ new box гэдэг 4 хэмжээтэй үс ер нь бол хүснэгт баг үүсгэчлээс өсөх шүү дээ. За тэгвэл ингээд 4 удаа байгуулагч дуудагдаж байна. За тэгвэл устгах үед болохоор ингээд 4 удаа устгагч нь дуудагдаж байна гэсэн үг. За одоо туршиж үзье. Объектээр үүсгвэл яах вэ гэдэг туршиж үзье. За энийг тэгтээ яач вэ? Коммент болгоч. Тэнгүүтээ объект нэг box гэдэг. За ямар объект авах нэг хамаагүй л дээ. Ямар анги авах нь хамаагүй. За зүгээр А гэдэг анги хийж дээ. Тэнгүүт А гэдэг дотор болохоор за энэ дээр юу ч үгүй хийч. Тэгвэл юу ч үгүй хийчээ. Public гээд А гэдэг байгуулагчтай. Байгуулагч нь болохоор дотроо cout гээд үүслээ гэж хэлчихдэг. Энэлгээд одоо устгагчийг юм бичиж. За устлаа. Мэдээч устгагч юм байна гэсэн үг. Тэнгүүтээ одоо А гээд заагч төрлийн А гэдэг хүснэгт тарлцсангуудаа одоо заагч тарлцсангуудаа эндээ болохоор new гэчээд А гээд 10 гэдэг хүснэгт үүсгэж чинь 10 арай хитэх баха. Би хитэхгүй л дээ. Зүгээр хэвлэхэд хитрхийг харагдах учраас 3 хүч. Тэгэх юм бол за эннийхээ дараа болохоор delete гэчээд за А хүснэгт устгах юм бол одоо 3 удаа үүслээгээд дараа нь 3 удаа устлаа явна гэсэн үг. За ингээ үүслээ, устлаа гэж. За одоо болохоор нэг static coefficient чинь зарлж ил та. За static int гээд тоолдог. За энд анхны утга нөхгүй шүү дээ. Тэнгүүтээ болохоор энд нь int тэнгүүтээ A-гийн count гээд тэнцүү text анхны утга нөхчнөө. За эндээ болохоор үүсгэхдээ тоолцдог. Count-ыг нэгээр нэмэгдүүлчихнэ. Тэнгүүтээ эндээ ард талд нь хэвлэлчих count-а. За тэнгүүтээ энд болохоор count-а нэгээр ард нь нэгээр хасчих. Count-а нэгээр хасангуудаа энд болохоор count-а хэвлэнэ. За энэ зүгээр нэгээр хасдгийг ингээд хийчихдөө. Ингэж хийх юм бол угаасаа хасагч гэсэн үг шүү дээ. Гэхдээ үйлдэл хийхээс өмнө утга нь хэвлснийхаа дараа утга нь хасагдана гэсэн үг. За ингэчих юм бол хэвлэхээс өмнө утга нь нэмэгдэнэ гэсэн үг. За ингээд хийчих. За энтнийг заавч. За ингээд ажиллаж үзье да. Тэгэх юм бол яг аль дугаараараа устгаж үүсэж байгаа нь харагдана гэсэн үг. За эхлээд 1-р нь үүслээ, 2-р нь үүслээ, 3-р нь үүслээ. Устгахтаа болохоор 3-р нь одоо хамгийн сүүл үүссэн устлаа.
яг ингэж эсрэг дараалалаар устж байна. За ямар ч бас яаж үүсэж байгаа устж байгааг нь харж үзлээ шүү дээ. За ингэж объектууд бол ингэж харагдах нэ. За объектууд өмнө ярьж ирсэн шүү дээ. Устгагч функцийг одоо ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр ийм тохиолдолд хэрэглэнэ ер нь бол. За int а гэчээд энэ нь болохоор одоо ингээд хоосон зарлчээ. Тэнгүүтээ эндээ болохоор байгуулагч дотроо а тэнцүү new int гээд 10 хэмжээтэй үснэх зарлчих л да. Тэнгүүт хэрвээ ингэж ямар нэгэн байдлаар санахаа хуваарлсан байх юм бол устгагч функц дотроо чөлөөлж өгөх ёстой байхгүй юу? Тэнгүүтээ delete a гэдэг ингэх ёстой гэсэн. Өмнө байгуулагч устгагчийг ярьж байхдаа энэ тухай ярьж ирсэн шүү дээ. Ер нь бол устгагч дотор ямар нэгэн байдлаар динамик санахаа үүсгэсэн бол тэрийг устгагч дотроо ингэж чөлөөлж өгөх хэрэгтэй гэсэн. Бас файл нээсэн бол хэрвээ энэ одоо файл дотроо нээдэг байх юм бол тэрийг эндээ хааж өгөх хэрэгтэй. Тэрийг болохоор ингэж ашиглана гэсэн. За энэ объектийн хувьд үтчлээ ер нь бол адилхан гэдгийг нь харуулж байгаа юм. За одоо динамик санах үдэд туслаа.